энэ болохоор Альберт Фреймийн нэрмжит эрчим хүчтэй бүтцээ сурвал. Байна. Сургуультай болсон 250 гаруй компани хамтран ажиллаж гэж байгаа байхгүй. Тэгээд одоо зарим ингээд лабораторид өөрсдийнхөө нэг ярилцаа. Одоо энэ Western Hydroelectric компани нэмж лаборатори авах жишээ нь тийм байна. Тэгэхээр шилдэг сурвалж харахгүй байна. Өөрөмаа. За роботын лаборатори. Биес ингээ олон компаниудтай хамтарч ажиллагаа гэдэг. Тэгээ одоо жишээл Siemens гэдэг дэлхийд алдартай том компани. Тэгээ энэ ч өөрсдөө энергийн асуудыг шийдвэрлэхээр ингээд энэ сургуулийн инженерүүд ингээ хамтарч ажилладаг байна. Энд ингээ хариуцсан багш нь тэгээд ямар туршилтууд хийдэг юм чаас ингээ харж болж байгаа. За лабораторийн одоо ингээ хаалцсан. Ийм багш. Гэхдээ энэ ингээ лаборатори гэж хэлэхээргүй аюулгүй гоё цэвэрхэн одоо тим барилга байгаа байхгүй. Ингээ лаборатори чи ингээл тэгдэв. Ингээл 500 вакцины шаруутай ингээл чи ингээ ажил бууч ингээд энэ ч бол нэг тийм биш. Аюул цэвэр бага. Янз бүрийн төсөлтөд төгөлт. Ийм лаб Сургуулийн анхны сүнжээ харцтаас. Тэгээд бас нэг өөр байна л да. Ясууж байгаа. Бас ингэ ороод тэгээд тийм. Хоёрдод ингээл сочдаг ахын дээ. Дараа за туршилт хийж байгаа шүү. Өргөцсөн. Энэ бас нэг лаборатори. Нэг өөр лаб байна. Сонирхолтой. Туршилт тийм шиг байна. Ингээд лабораторид бас ингээд туршилт хийгээд босмос. Тэр туршилтуудыг яаж хийж байна. Ингээд. За иймэрхүү. Чиний ингээд хичээлээ туршилт хийгээд аваар ингээд насаад иймэрхүү лабораториуд өдөрт тиймэрхүү газар ингээд ажиллана. Хичээлээ хийн.